Халиурсан боргонд тугалсан хангар сайхан сарлаг, хангаан ус сар чимсэн хар тарлан сарлаг, мөстэй өндрийн оргилд хүчин сүлдэж хөл алддаггүй, хүчит дөрвөн туурайдаан өг гიშгэлүүлсэн сарлага. Догшин ирээн сарлаг нь дэлхийд цуутай сүрлэг, догширж агссан сарлаг нь домогт нутгийн сүрэг, цас дөрглийг эзэлсэн зарам хангаан сарлаг, сүрлэг өндөр ууланд нь сүр хүчин жохаадсан, савг сүүлэн сагсалтсан сүрэгтэй сарлаг, омогшиж дассан нутг нь оройн цэнхэр хайрхан, хөр засыг хөөсрүүлсэн хүч ихтэй сарлаг даа хэмээн Баянхонгор аймгийн Эрдэнэцог цумын иргэн давг доржин шүлгээр энэхүү нэвтрүүлгэн эхлүүлж байна. Сумандаан сарлаг болон малын тоогоороо сумын сайн малчны боловсрыг хангаж, уйлран одож буй мэчин жилдээ сумын сайн малчин болсон бол Алтан үнэлэгт дахиад жилдээ аймгийн сайн малчны боловсрыг хангаж байгаа Баянхонгор аймгийн Эрдэнэцог цумын аймгийн сайн малчин Дорж Дэрмийнхэр бид зочлоо. ТV нам телевизийг үзэн суугаа эрхэм хэмэрлэг Монгол түмэн та бүхэндээ сар шны энэ сайхан дэлгэр цагийн мэндийг хүргэж байна. За бид энэ удаад сар шны баяр зориулсан энэ нэвтрүүлгийг Баянгор аймгийн Эрдэнэцог цумын 5 дугаар багийн сумын сайн малчин Дорж Дэрминд зочлон ирж. За тэгээд энэ нэвтрүүлгийн бас онцлог зочин болгож шинэхүү нэвтрүүлгийг бэлтгэн үргэж байгаамаа. За энэ удаагийн нэвтрүүлэг маань Эрдэнэцог цум бол ерөнхийдөө сайхан хангаа нутаг, хангаа газар монголчууд бид тийм ээ мал гаруйтайгаа байвал баян сайхан юм ард түмэн. За тэр дундаа бол өнөөдрийн нэвтрүүлгийн онцлог маань юу вэ гэхээр хангаа газар оршин байдаг энэ сайхан сарлаг хэмээх сайхан малын ашиг тус үр шим юу байдаг юм бэ тийм ээ. Монголчууд бол эртээр байсан сайхан сарлагаа маллаж тийм ээ сүү сайлын эдээ ундаандаа зоогөлж хэрглэж онлог ачлгандаа хэрглэж бол өнөөдрийг хүртэл явж байна. Тэгэхээр Баянгор аймгийн хувьд за тэр дундаа Эрдэнэцог цумын хувьд бол 4 түмэн 5 түмэн сарлагаа бол өсгөж үржүүлж тийм ээ энэ сайхан малынхаа ашиг шимийг хүртэж энэ сайхан нутаг усандаа ажиллаж амьдарч байгаа олон сайхан залуучууд, олон сайхан монголчууд өнөөдөр Эрдэнэцог цуманд ажиллаж амьдарч байна. За тэгээд мөн дээрээс нь монголчууд бидний үндэсний баяр сар шны баяр маань ингэ сайхан өргөн дэлгэр болж үргэлжилж байна. Тэгээд таныг бас юун төрөнд нэвтрүүлгийн маань ихэнд Монгол түмэн үзэгчтэйгээ сайхан нутгийн зон олонтойгоо сайхан мэдчилж халуун мэд хүргэж тийм ээ нэвтрүүлгээ эхлүүлж энэ бид хоёрын энэ хамтдаа өнгөрүүлэх энэ сайхан малын тухай ярилцах энэ яриаг эхлүүлэх байгаа гэж бодож байна. Сайн байна уу? Сайн явжирцгаа уу? Сайн явжирлаа. За ингээд арчуу галдах ажилтээ нийт багийнхаа бүх ард иргэдэд ажлын өндөр амжилт хүсэж эдгээр инкам өгсөн төрлөөрийн төвшин амгалан байхын өрөөдийг төвшүүлье. За тэгээд бид бас энэ сайхан хангаа нутагт ирсэн. Тэгээд тэр дундаа 5 гушуу малын энэ сайхан төрөлхөн сарлаг хэмээх сайхан малын тийм ээ тухай энэ мал маань ер нь өвлийн цагт яадгүй, зуны цагт яадгүй, унлаг ачлан хэн яаж хэргэлдэггүй, яаж сургадгүй ч гэдэг юм уу ингээд тийм ээ бүхэл зүйлийг бас сайхан давлаж тодруулж тэгээ сайхан залуучуудтайгаа уулзаж тийм ээ энэ нэвтрүүлгийг өргөжүүлж байна. Тэгээд таны хувьд хэдэн жил сарлаг маллаа. Сарлаг маллахын ер нь сайхан нь юундаа байна? Ашиг шим нь ер нь яаж байна? Тийм ээ сүүлийн жилүүдэд бол мэдээж цүү цагаан ядаг гаргах олон сайхан үзэсгэлэнт хотдоо ингэж дэлгэж тавих гэл олон сайхан өмнө их болдог, арга хэмжээнд их болдог шүү дээ тийм ээ. Энэ талаар. Би 16 жил сарлаг болж айлгэр болоод. Сарлагын ашигтай тамаагүй тий. Сарлаг бол монцгон яадаг. Өвөлтөө ингээд цалтаараа авчдаг. Зундаа бидээр ороод ирдэг. Сон хэргээр гэж. Хэргээр. Тэгээд сүүн цагаан гэдэг юм. Жилийн сул дөрөв цаг эргэлж идэг. За тэгээд энэ сум орон нутгаас бол 4 түмэн сарлагын баяр, 3 түмэн сарлагын баяр гэдэг энэ төм төмөөрөө сарлагаа өсгөж хөгжүүлж байгаа энэ сайхан зүйлтэй холбогдуулж сарлагын баярыг өргөн дэлгэр сайхан зохион байгуулж байна. За тэгээд сарлагын баяр дээр би бас өмнө иржсэн л та. Хамгийн гоё сарлагын бух шалгаруулах, за болгоулах гэдэг юм уу тийм ээ. Унлаг ачлаханд идэлэх гэдэг энэ бүх сарлаг маллах энэ зүйлтэй холбосон сайхан тэмцээн уралдаанд гэлжлэн зүйл болдог шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр бас та сайхан ярьж өгөөч тань өсөж байна. За сумрын цэцгээс зохион байгуулалттай сарлагыг дэмжсэн нэрүүдийг бол хорхоттой байгаа. Өнгөрсөн 105 түмэн сарлагын баяр хийсэн. Тэрүүнд манайг бол сэтгэвтэй сайхан болсон. Шилдэг
бас шалгар болсон дөрөнд нь манай баг 2 бол дөрөвсөн байж байгаа. Шилдэг хос шалгар бол. Тэгээд бас залуу хүмүүс тэр ямар нутгийн авторлуудыг бид салгын үеэр сайн гаргацдаг тэр их гоё юм бол. За ер нь таны бодлоор одоо цаашдаа дараагийн тэмцээн уралдаануудыг ер нь бас одоо нэг тим юм нэмүү зүгээр санагддаг ч гэдэм үү тийм ээ тим зүйл байвал бас сайхан санаа бодлоо сайхан хуваалцаж хэлчихсэн. За би ч нэмээд гэж яг ер нь бол зохион байгуулалтаа сайхан болтгоо ер нь дэмжиж байгаа. Ер нь жил болох өргөж бол сайхан болоод явж байгаа. За сарлагын унлаг ажиллахын тухай. Сарлагыг ер нь одоо хэдэн настайгаас нэг хийж одоо унлаг ажиллах хэрэглэж яа сургаж байна тийм ээ. Шүтлэнгээс нь хулаад. Шүтлэнгээс нь хулаад. Унаал ачиж өрөх нь бол арай дамхан болгоо. Дөрөв шүтлэнтэй болгоод. Жохон хэрэглэн болгоо. Тийм. Ажиллагаан дээр бол дөрөв шүтлэнтэй арай бүдүүр үлээ. Ажиллагаан дээр гэлтгийн. Унахын нь бол багаас нь авчдаг. Яруунаas яруу шүтлэнгээс. Яруу шүтлэнгээс эхлээд явах тийм ээ. Онцлог нь бол сарлагч одоо ерөөсөн ангаад уулын юм да. Уулын юм. Сарлагч одоо өөрөө тэгээ унлаг ажиллаханд одоо яг энэ зүйл дээр бол маш их хүч тэнхээтэй. Ядарч цуцдгүү. Тэгээ тэр өндөр уулын ойргоорч одоо ингээл ямар ч хацаа хатсан байсан гэсэн ингээл нөгөө хаданд шүрэхгүй тийм ээ ямар ч юм дундахгүй хоорондоо хавиралдахгүй шүрэлдэхгүй ингээл явдаг штэ тийм ээ. Тэгээ ачаад авчихнаар ачаагаа өөр аваад явчих штэ. Сайхан сургацсан бол. Ер нь одоо унлаг харахгүй. Язгаа туулцж яваад. Тэгээ шууд ачаал шууд хуугаал ингээл явуулчихсан тийм ээ. Хэмээги ч бол хөтлөөл явж байдаг. Тийм хөтлөөл явдаг. Би бол 50 тоогоод явчих штэ ачаад. Чаа надад бол зогсоод баригдчихна тэгээд. Йоо хазаагийн бол өөрөө зогсож байгаа. Зогсож чинь ургаж байгаа барьж байгаа юм цаа. Зөвхөн тийм байна. За энэ нутаг орны Эрдэнэцогт сум Эрдэнэдээ бас яг одоо бидний байгаа энэ сайхангаа бол 5 дугаар үеийн нутаг дэвсгэрт бидс ирсэн байгаа. Нутаг орны үйлчлэлийн байдал ер нь одоо сарлаг малж байгаа залуучуудын хувьд тийм ээ бас одоо залуучуудад улам сайхан малаа малж өгчүүлэх дээр ингэ сайхан ажиллаж байна тийм ээ. Энэ дээрээс юм. Яа манай цэцгчийн онцлогтой байна. Дангаан нуруу 2 дахь нь гэлээ. Тундангэрийн дараа ордог. Өндөрөөр. Хаалт төчнөөс 3500 35. Тундангэр хайрхны дараа. Тундангэр хайрхны дараа болдог. Энэ хайрхан уу? Тийм эрхтэй хайрхан гэдэг. За эрхтэй хайрхан уулынхаа хайрхан уулын сарлаг маллаа. Эндэр ч энэ да. Тэгээд нөгөө мал болгоо онцлогтой. Тэр дундаа бас малаа малж байгаа Монгол иргэний хувьд нэг сайхан одоо хоноо хариулаад ч юм уу тийм ээ адууга хураагаад явж байхдаг дуу аялал нэг сайхан явдаг. Эр хүний бас нэг гоё амжилт байдаг шүү дээ тийм ээ. Таны хувьд бас нэг тэр зүйл дээр ер нь бас ямар санагдгүй ямар мэдрэмжтэй байдаг юм тийм ээ. Тийм мал болгонд онцлогтой сайхан л. Тэр дотроос сардаг болох юм. Өчр ямарч үүтэнд эсвэртэй. Ороод шураагаад явж байгаа чинь ингээд суулаад хүрээ ороод явж. Одоо энэ хоёр бүр одоо энэ хоёр ч одоо ижил хөрөнгө нууны өнгөрсөн жилийн 5 түмэн сарлагын баяр төрөөсөө ирэх болж байна. Төрөөсөө 5 түмэн сарлагын баяр төрөөсөө хос хөр төрөөсөө. Хос хөр. Сарлагын бухыг болохоор одоо өвлдөө тусгаар чичдэг үү? Өвлдөөд очичдаг юм уу? Тануулаа ороо. Уулаа. Гацаараа тэгээд. Нийлүүлээ. Нийлүүлээ л. Нуудаа намар яг гад туучин тэгээд нийлээ. 7-8-10 ороо. За хэдэн сарын хооронд ер нь төлөв авч байна. Нийтлээ хувьд энэ үйлчлэлт ямар байна? Хөл одоо 3 сараас 7 сарын хооронд. 7 сарын хооронд. Сарлаг гэдэг энэ амт ер нь хэд настай амт вэ? Нэг 15 6. 15. Эдэн малын буян гэж их бий. Тэр дундаан уулын үхэр хэмээн нэрийддэг сарлагын эзэндээ өгөх ашиг шим дундаршгүй, дуусшгүй билээ. Хөглгөр өтгөн савг сүл, хөвөн дулаан ноолуур, тогоо дүүрэн сүв, торх дүүрэн өрөм, хөнөг дүүрэн сархад, хөхүүр дүүрэн айраг. Амтд сайхан ааруул эдээгээр хонгор нутгийн зон олныг дайлж, доо толгой нь өдрөөс өдөрт өсөн буй сарлаг үхрийн ашиг шим дундаршгүй, дуусшгүй хөрөнгө өв юм.
Сарлагын үхэр дунджаар 25 орчим наслах бөгөөд нас гүйцсэн сарлагын бух шарын амьтынжин 600 гаруй килограмм болох бөгөөд махны цэвэр гарц нь 48.5% буюу 300 кг мах гарна. Сарлагын үнэ гунжнаасаа эхлэн төлөлөн 17-оос 18 удаа тугалж эзэндээ үр ашгаан өгөх бөгөөд сайлын үед зун намрын цагт нэг үнэ 600 литр сүүний ашиг шим өгдөг байна. Сарлаг үхрийн 1 литр сүү тослогоороо Монгол үнэний 5 литр сүүтэй тэнцдэг. Мах сүүн тослог ихтэй, илчлэг чанар сайтай, сарлагын үхэр усны тунгалаг, бичээрийн соргыг шилэн дээшилдэг. Эрдэнэцэг цумын нийт үхэр сүргийг хонин толгойд шилжүүлбэл 265.4 хонтой тэнцэж байна. За саршины байрт ойролцоо Хөгтөнгийн орноор нэвтрүүлгээ бол бид энэ удаад Баянгар аймгийн Эрдэнэцэг цумаас бэлтгэн хүргэж байгаа болоо. Бид бол яг одоо бол бас Эрдэнэцэг цумын сайн малчин Дорж дэрмийн малчны хотноос бол нэвтрүүлэг маань үргэлжлэн хурж байна. За би бол бас үзэж та бүхнийг бол бас Дорж дэрмийн гэргий бямбагчтайгаа уулзлаад байна. За та нарын маань хувьд л одоо жилийн 4 улиралд бол сарлагаа ерөн саах уу тий? Тэг нөхөө жилийн 4 улиралд сарлагчин ерөөсөө 4 улирал саалгачтай. Тэгээ госрон үнэнүүд нь ширхэн ширгээл тэгээд госрон үнэнүүд нь жил тойроос саалгачтай. Зунд ер нь одоо та хидэрчм үнэ сааж байна? За би зунд өөрөө нэг 40 үнэ саачтай. Тэгэхээр ч одоо өглөө хичтэл бас тий охинтойгоо оёлаа тэгэл 40 үнэ саадаг. Манайх нэг 100-аад үнэ тугалтыг. Тэгээд өөрөө 40-ийн саагаал тэгэл хадам ээж гарч ирж хагас нэгээ саадыг. Тэгээд үлдсэний айл амтнд салгачд. За энэ л одоо бас сарлагын савс үлээр бол та хэд бол бас дээс салгагдаж байна тий. Нэгээр өөр энэ ер нь одоо юу хийдэг юм бэлээ бас. За сарлагын савс үлээр дээс томж юу л хийж болох тэр болгоны хийн гэрийн гошлон оосор бүч дөр хамагч тушаа. Тэгэл ер нь бүх төрлийн юм хийн дээ. Ер нь бол их бат бүх. Бүх Сарлагын сум маань бас Монгол хайнгийн сүмнүүдээс бол илүү өтгөн байдаг гэж ярьдаг юм билээ. Сарлагын сүү өтгөн байдаг. Монгол богийн сүг бол 7% тослогтой байдаг. Богийн сүү 3-4% тослогтой байдаг. Сарлагын сүү бол өрмөн зузаан цагсна тослог ихтэй. Сарлагын сүүгээр төрөл бүрийн цагаан хэдэ аавна. Сүгээ саагаал хөөрүүлээл тэгэл ер нь яаж хийж болох нь бол бүх төрлийн цагаан хэдэ хийндэ. Би ерөөхдөө хөөрүүлээд өрөм зөөхийгээ хураана. Тэгэл сүгэ боловсруулаад аарц тогоо нэр нь ааруулаа хийн. Ээцгээ тэгэл бүл төрлийн цагаан хэдэ хийдэг зундаа бол. Монголчууд бид 5 хошуу малаанд эдэлж ашиг шимийн хүртэж ирсэн нүүдэлчин удамтай ард түмэн билээ. Нүүдэлчин монголчуудын амин зуулга болсон 5 хошуу малаан 5 эрдэн хэмээн нэрийдсэн байдаг. 5 хошуу малын үхэр төрөлд ордог өвсний сорго гээгдэж усны тунгалгийг уудаг энэ сүрлэг үхрийг сарлаг гэнэ. Сарлагыг анх Гямлын салбарт уулс, тэнгэр уул, Алтай хангайн хөвсгөлийн уулархаг нутагт эрт дээр үеэс үржүүлж ирсэн түүхтэй. Сарлаг үхрийн өвг нь одоо ч төвдийн ууланд байдаг зэрлэг амьтан төдийгүй сарлаг нь манай улсын уулархаг, ойд хэрийн бүс нутгийн 13 аймгийн 132 суманд дархан эдээшиж байна. Эдгээрээс сарлагын тоо толгоогоор дээгүүрт орох буюу Баянхонгор аймгийн Эрдэнэцэг сум нь үхэр сүргийн мал тоогоор 44184, хээлтүүлэгч 781, хээлтэгч 16115, төл 12269 зэрэг тоогоор Монгол улсад 2 дугаард бичигдэж байна. За тэгэхээр үзэгч та бүхэндээ Баянгар аймгийн Эрдэнэцэг цумаас хүргэж байгаа Цэнхэр тэнгэрийн орон нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Сарлаг хэмээхийн сайхан малын одоо тухай бид бас сурвалжлах мэдээллийг бас энэхүү нэвтрүүлгээрээ та бүхэндээ хүргэж байгаамаа. Тэгэхээр монголчууд бидний үндэсний баяр Саршны баяр маань бас энэ сайхан дэлгэр налгар өдрүүдэд үргэлжилж байна. За тус сумын 5 дугаар багийн олон сайхан малчин залуучуудтайгаа яг одоо бас уулзсан байна. За сайхан шинэлцгээж байна уу? Сайхан. За сар шин сайхан уу? За тэг нэг монгол ирчүүд нэг хээр гадаа тийм ээ малынхаа бэлчээрт нэг уулзаад хөөрөг дөрүүлээд тийм ээ хууч хөрөөд ингээд суух бол одоо хамгийн сайхан бас жаргал байд юм болоо та гэж би бол бас ингэж боддог. Өнөөдөр бас та бүхэнтэйгээ уулзаж энэ сайхан хангаан нутгийн энэ сайхан
сүрлэг хайрхны өвөрт ингэж хүчин золгож байгаадаа их баяртай байна. Яг одоо саршны баяр бас сайхан үргэлж, дэлгэр сайхан үргэлжиж байна. ТV8 телевизийг одоо үзэж байгаа монголчуудаа манай Эрдэнэ цагт цомын 5 дугаар багийнхан манаас сайхан халуун мэдлэгээ хүрэх байхаа гэж бодож. За ингээд саршны мэдлэгээ сайхан үйлдэж байна. Тэгээ энэ нэвтрүүлгийн гол зорилго маань сарлаг хэмээх малыг одоо тийм Эрдэнэ цаг суманд бол одоо тоотлохыг нь өсгөж үржүүлж байгаа олон сайхан залуучууд маань өнөөдөр нэвтрүүлэлд оролцож байгаад баяртай байна. Мөн дээрээс нь Баянгар аймгийн засаг захиргаа тийм удирдлагуудаас за Эрдэнэ цаг сумын одоо удирдлагуудаас ч гэдэг юм уу тийм энэ сайхан малчдтайгаа нэгдэж сэтгэл санаа юугаа нийлүүлж тийм энэ малаа улам сайхан яаж хөгжүүлэх үү, нутаг орныхоо бэлчээр авах уу тийм өвжилт ер нь одоо ингээд ингээд энэ газар орноо яаж сайхан байх вэ гэдэг олон сайхан зүйлийг ус одоо Эрдэнэ цаг сумынхны хувьд бол нэгдэж яг л нэг сайхан нэгэн атгсан гар шиг хамт олон болж ингээд сайхан байдаг нь гой санагддаг тийм ээ. Манай хангайтан загтсан энэ сарлаг гэж малч чинь ашиг шим сайтай сүү өтгөн сүү шим сайтай одоо хөөврөн саман яваад хөөврийн авдаг болж байна. Савгаар нь бол савыг энэ харгаж яваад дээс томч өөрсөнд нь дөрмөр дөө янкицэгнэ олон гэрийн бүс томтг юм да. Ийм л ашиг ихтэй ийм мад байгаа юм да сарлагч. За 5 дугааргийн малчин Төсөнбат гэдэг хүн байна аа. Сумын сайн малчнууд 15 онд хийсэн. Манай их тайлхны одоо аймгийн сайн малчин 3 дахь 4 дахь гарч байна. Одоо энэ жил аймгийн сайн малчнаа тодорч байгаа ах манай дөрдөрм гэдэг малчин залуу малчин. За энэ сарлаг гэж мал бол хашиг шимтэй сарлагаас бол ерөөсөө аяг юм бол байхгүй. Сүү одоо аргал баасны хүртэл одоо бид нэр баасны хүртэл аргал хийж төлдөг. Тэгэл сагайтэйгээр нь жил бол өдгсөн худалдаанд аймагтаа ордог, сумдаа ордог 5 сарлагийнхаа баярыг хийсэн. За манай сарлаг бол их өсөж байгаа. Сарлаг гэж мал бол гонгон төгшин ер нь уул хатаар болцсон байдаг. Тийм л ашиг шимтэй мал да. За тэгээ өнөөдөр бас олон сайхан залуучууд энэ нэвтрүүлэгт оролцож байгаагийн хажуугаар манай одоо бас Ахмад тийм ээ одоо нэлээд туршлагатай малчид маань бас өнөөдөр ирсэн байна. Тэгээ ер нь одоо яг энэ нутаг орны энэ баг сумын тийм ээ ер нь залуу малчдын хувьд сарлаг хэмээх сайхан малаа маллаж тийм ээ тоотлохыг нь өсгөж үржүүлэх төр бол бүгд л ингэ сайхан гар бие оролцож сайхан ажиллаж байгаа гэж ингэ сонссон тийм ээ. Залуу малчдын хувьд ер нь одоо маллага ямар байна? Хамт малчдууд маань мэдээж нэг аливаа зүйлд бол залуучууд бид тийм ээ ахын дуудаасаа тийм ээ ах хүнээсээ зүвийг сонсож буруугийн тунгаалгаж шүүл гэж тийм ээ алдаа оноогоо ингэж хайж шин зүйлийг ингэж л явдаг шүү дээ. Тэгэхээр та бүхний хувьд бол бас залуучуудаа сайхан заа сургах за ингэж одоо маллуул ингэж таргаа их явдаг шүүж гэдэг юм ингээл бас явдаг байна тийм. За багчууд бол яг манай багчууд бол сарлыг бол сайхан маллуу. Сарлыг бол зуны цагтууд бол тэр их сайхан аавна отор нүүдэлж явах бол бүр сайн. Тэгээ манай энэ ч яг отор нүүдэлж явд юм аа. Сүүлийн үе сарлыг бол сайхан өсөж байгаа. Мал бол ер нь 4 төрөл дээр ер нь сайхан өсөж байгаа шүү. Ер нь залуучууд ер нь малаа сайхан өсгөж байгаа. Нэг малыг бол ер нь сайхан малж байгаа. Ер нь малаа сүүлийн үед сайхан өсгөж байгаа. Мал бол сарлаг сүүлийн үед ер нь хорогдол багтай байгаа. Тарилга туулгалт тэр ашиг шимийн бодож малчд залуучууд бол малаа тарилга туулгалт малынхаа амттай сайн харьцаж одоо тэгж ажилтгаа маань юмсууд. Монгол иргэний нэг омогшил байдаг л да тийм ээ. Энэ сайхан тал нутагта дуу аялан малаа маллаж, морио унж давхих тийм ээ. За тэгээ та бүхний хувьд л одоо сарлагаа маллаж ингэж байгаа сайхан дуу аялал явдаг байх гэж бодчихдаг. Яг одоо нэвтрүүлэг үзэж байгаа энэ саршны баяр гэдэг бол мэдээж тийм ээ дуутай хууртай идээ цагаагаар дэлгэн тавьсан тийм ээ. Дээл хувцаараа гарсан. Яахын аргагүй одоо Монгол гэж омогшмоор юм сайхан онцгой сайхан баяр байдаг. Тэгэхээр өнөөдөр бас нэлээд олон сайхан залуучууд энд цугларсан байна. Та бүхнийг бас хамтдаа нэг сайхан дуу аялал ямар вэ гэж бодогдох юм. За сайн байцгаана уу. Ирж үн эцэн жилдээ Монголын ард түмнээ дахиад жилдээ сар шиндээ сайхан шинлээрээ гээд. За би 2012 оноос хойш Баянгар аймгийн Эрдэнэ цаг цомын эрх тайрхан 5 дугааргийн багийн засаг даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байгаа. За манай баг 150 гаруй өргөттэй 700 гаруй хүн амтай ийм сумын төвөөс
110 км тааслагдсан ийм өдөөгийн баг байж байгаа. Тэгээд манай багийн онцлог бол ерөнхийдөө Ангаанар оны ноён оргил хэлсэн эрх тайхан энэ хайхан уулаан түшгэлсэн сарлаг бүр голзоо малдаг ийм нутаг дэвсгэрийн хэмжээтэй байж байгаа. За Эрдэнэ цагт сумын хэмжээнд 2014 онд 3 түмэн сарлаг, 2015 онд 4 түмэн сарлагын баяр, 2016 онд 5 түмэн сарлагын баяр хийж манай багийн малчдууд ерөнхийдөө сарлаг хүрээ бас давмгай малдаг хамт олонны хүчээр бид сум орон нутгаас зохион байгуулж байгаа сарлаг хүрээс урчилсан арга хэмжээнүүд амжилттай оролцож 2013 онд багаараа 2 дугаар байранд, 2015 онд багаараа тэргүүн байранд, 2016 онд багаараа утаах байранд эзэлсэн ийм амжилт үзүүлсэн байна. Тэгээ өнөөдөр ТV8 телевизэн хамт олон манай аймгийн сайн малчин дөрвийн дэрж нэвтрүүлэг бэлтгэж байгаа та бүхэнд ажил өдөр амжилт хүсье. За тэгэхээр Эрдэнэ цаг сумын бас өнөөдрийн энэхүү нэвтрүүлэгт маань тус сумын одоо удирдлагууд болон тус сумын одоо малчид маань залуучууд маань бас нэгдэж оролцож байна. Тэгээд Эрдэнэ цаг сумын иргэдийн хурлын дарга Инхбаатар маань одоо бас үзэгч түмэндээ тийм ээ сарчны сайхан бичлэгийг хаа гэж сайхан шинжилж байна уу? Өдөө үжид тарган сайхан хорж байна уу? За тэгээд өнөөдөр бас манай Эрдэнэ цаг сумд ирж салбарлаа нэвтрүүлэг бэлтгэж байгаа ТV8 телевизээ хамт олондоо бол за тэгээд өнөөдрийн за тэгээд манай сумд болохоор сарлаг үзэл юм улстай хоёрдугаар болдог. За тэгээд сарлаг өгөхийнхаа хоёр наадмыг хийгээ. За энэ жил бол одоо 8 сарын 4-нд дугаар толгойн чадварчдынхаа баярыг давчгүй. За мөн үүнийг тусгай маань сумын сургуулийн хэмжээ болгосон. Энэ жил бол одоо 8 сарын 4-нд сарлаг баярыг 5-6 биш сургуулийн хэмжээ болгосон. Дараагийн хөлтэй гарсан. Жилаа цаана манай за гэлээ. За тэгэхээр сайхан дуу хоёлаа тэгээд тэр дундаа өнөөдрийн манай бас энэ нэвтрүүлэгт оролцож байгаа олон сайхан залуучууд дунд тус сумын 1-р багийн малчин манай Эрдэнэ очир маань бас хүрэлцэн ирсэн байна. Тэгээд Эрдэнэ очир маань одоо бас залуучууд биднийг төлөөлж за тэгээд одоо сарчны баяр болж байгаа учраас бас одоо нутаг орныхондоо тийм ээ Монгол төмөндөө бас сайхан айдууны мэнд одоо тийм ээ хадаг өргөн барьж гэж хүсэж байна. За ингээд та бүхэнд гарч байгаа дахиад жилдээ яд чаргалтай сайн сайхан явуулцгаа гэж 5-р багийн иргэдийн өмнөөс хар шинэ мэд хүргэж 90 бор гарц гэдэг сайхан дуугаар аяр баяраа. Баянхонгор аймгийн Эрдэнэ цаг сумын хувьд ардын хувьсгалын өмнө халах голын сайн ноён хан аймаг, Дайчин вангийн хошуу 1921 онд ардын засаг тогтсноор 1923 онд цэцэрлэг мандлын Архангай аймгийн Төвийн голын хошуу гэж засаг захиргааны нэгж болон хуваагдсан. 1921 онд ардын засаг тогтсноор 1923 онд цэцэрлэг мандлын
Арханга аймгийн Туян голын хошуу гэж засаг захиргааны нэгж болон хуваагдсан байдаг. Эрдэнэцэг цум нь хуучин хүрээ хийдээс зайдуу нутгийн дунд богино хүүшийн ам талын толгойн ар хөндийн дэнжид 5-6 үрх гэрээ барьж тугаамандуулан анхны сумын голомтоо Бадран өдгөө Монгол үндэсний нүүдэлчин өв соёлон хадгалан үлдсэн түүхтэй. Баянхонгор аймгийн Эрдэнэцэг цумынхан эмнэг сарлагыг булгуулж бугуйлдах тэмцээн тоглоом наадгайг жил бүр уламжлал болгон зохион хиймэрл ундагаан сэргээдэг ард түмэн юм. За тэгэхээр манай 5 дугаар хогийн залуучдын сая бас нэвтрүүлэгт оролцож за мөн энэ сарлаг өхрийг одоо сургах, бугуулдах гэдэг энэ сайхан үзүүлбэрүүдийг үзүүллээ. Тэгэхээр хоёрын хувьд одоо хэдэн жил малж байна, тэр дундаа хэдэн жил сарлаг өхрийг малж байна тийм ээ. Залуу хүний хувьд сарлаг өхөр малхад ер нь ямар байна? За би энэ 2000 оноос тулаад сарлаг өхрийг малсан да. Одоо сарлаг өхрийг маллахад бол нэг бэрхшээл байхгүй. Бэрхшээл нэг тулах байхгүй. Хүч твэргийн хувьд бол за бугуултууд бол мэдээж нөгөө яг 100 цагтай харьцуулах юм бол үйл цаг шалгуур байгаа шүү дээ. Үйл цаг болохоор арай өрн сарлаг болохоор арай зөөлрөөд ирж. Зөөлрөө. За 100-ны цагт бол зүгээр ногоо цагаан цацсан байгаа үедээ бол бэлтгэхгүй тийм. За тэгээ саршин бол чинь өнөөдрөөс Баянгор аймгийн Эрдэнэцэг цумын 5 дугаар багийн одоо энэ сайхан залуучуудтайгаа алчтайгаа уулзаад нэвтрүүлгээ бэлтгээд ингээд таад юм бас энэ сайхан одоо зүйлийг саргад их сайхан санагдчихлаа. Огшмаар санагдчихлаа. Мэдээж нөгөө Монгол хүний тийм ээ, эр үний хувьд бас малаа маллаа, энэ сайхан тал утгатаа тийм ээ. Ингээ явна гэдгийг сайхан хэлсэн. Сарлаг өхрийн ер нь онцлог нь юу вэ? Мал болгон онцлогтой байдаг шүү дээ тийм ээ. Сарлаг өхрийн одоо нэг омог шиг өнгөр магтах нэг гоё зүйл юу вэ? Яг өөр юм. Сарлаг өхөр болохоор зэрэг займ уус хатанд бол галтрахгүй чаддаг юм санагдсан. Хайнаг болохоор зэрэг галтраад байна. Тэгээд давуу чанар болохоор мод түлээчих, гэрээ нүлгээ явах бол сарлаг өхөр. Хатар нүлгээ сайхан шүтээ. За тойрын одоо энэ хэрэглүүдээс бас манай үзэж байгаа танилцуулбал тийм ээ. Сайхан бугуул байх шүү дээ тийм ээ, суран бугуул. За энэ нэг манай сарлагын тий. Энэ бугуулыг ч одоо сарлага одоо ичоод хөсөн дээр гэлсэн сарлагын ширийг ширээр юм гэж. Тий зүгсэн өрн дөгн тийм бас нэлээд үйлдвэрийн гар арга үйлдвэрийн дамжсан яваад байгаа тийм ээ. Бас бугуультад бугуулыг юу гэж хөвөлдөө. Тэгэхээр мэдээж бол малаас хаях зүйл байдаг шүү дээ. Тэр дундаа өнөөдрийн хувьд бол энэ нэвтрүүлгийн хувьд сарлаг өхрийг онцолж байгаа шүү дээ. Сарлаг өхрийн одоо эдлэл хэрэглээнд энэ хэрэгжилж байгаа зүйл тийм ээ. Сарлаг өхрөөс гарч байгаа одоо ашиг шимийн тухай манай ирчүүд маань бас сайхан ярьж өгөх байхаа гэж бодож байна. За тий. За сарлаг өхөр бол өвч чивтэй. Манай сумын Батан бахар нэг тэр бол сарлаг өхрөөр явахгүй харахгүй. Тий. Сарлаг өхөр бол одоо сүү тохлог. За тэгээд арчилгаа унлага одоо энэ газартуудтай үед машин тэрэг явахгүй хэцэлт одоо бид нар сарлагаар бичиж сарлагаараа нүүдэлж дотор нүүдлээж явна. Айл утгах ер нь сарлагыг бол өвсний сорыг хөвлөж энэ дотор нүүдлээ сайн хийж явуул юм зүгээр. Энэ жилийн 10 сараас хойш цас орсон бас цастай нэлээд цастай да дотор нүүдлээс манай 5 дугааргийн сарлаг бас гайгүй гэж сая бас богоод яриад тэр бяртаа. Ер нь бас бяртаа харагдаж шүү тийм ээ. Хаврын мал тэр нь турж эцдэг. Тэгээд бас тийм байдаг. Энэ жилийн үед сая богоотход чирж байна. Ер нь ерөнхийдөө тархах хэрэг сайтай. Тэгэхээр энэ бол одоо бас нэг талаас яг одоо та бүхний малж байгаа тэр арга барилтай бол заашгүй содготой байгаа. Дотор нүдлэгээ явсныг ач шим гарч байгаа шүү дээ. Ер нь одоо энэ жилийн үед за Эрдэнэцэг сумын нутагт үсгэр ногоо цагаа тийм ээ одоо энэ үйлчлэлийн байдал ямар байна. За тэгээд сарлагын хувьд бол одоо нэг 100 өндөр болго гараад байна шүү дээ. Үйлдээ бол одоо ингээд бил рүүгээ За сарлаг бол ерөнхийдөө
Цон бол ер нь нэг өндөр болоод байхгүй нэг бие тоо байгаа. Өвөл бол тэгээд ирэх гэдэг нэг уулын хүрхтэй уулын дагараа чинь. Өвөл болон даа тийм үү. Цон бол тэгээд ер нь хаяагаараа сарлагч ер нь цоны наадгаар халуун өдөр ер нь засгаа идэх шүү дээ. Гихтэй тийм хөлөө. За өвөл бол тэгээд цон тэгээд ажил бол өгсөн сарыг өгөөд хичээл явуулт юм доо. За тэгээд өнөөдөр бас Монгол түмний монголчууд бидний үндэсний баяр Саршны баяр маань бас өргөн дэлгэр сайхан өргөлжилж байна. Тэгээд бид бол одоо Баянгор аймаг за Эрдэнэцогт сумаараа бахархах энэ сайхан одоо сарлаг өхрээрээ бахархах олон сайхан залуучуудын бас энэ сайхан баярын багтлын сэтгэлийг ингээд хуваалцаад та бүхний яриаг сонсох сайхан байна. Яг одоо ТV 8 телевизийг үзэж байгаа манай их үзэгчдэд тийм ээ. За тэр дундаа магадгүй бас одоо нөхдөснийхээ залуучууд сайхан Саршны халуун мэдлэгийг одоо үгээчээ гэж таарлаа. За ингээд нийт монголчуудаа ирж буй дахиад жилийн галалуу мэндийг хүргэе. Та бүхэн Саршиндээ сайхан шиглээрээ. За тэгээ Эрдэнэцэгтдээ эвтэй байж хийхий. Завгүй ажиллаж заавал гэдэг гэж хэлээ да. За ястай гоё өрөө авин тийм ээ. Баянгор аймгийн Эрдэнэцэгт сумаас хөргөж байгаа нэвтрүүлэг маань та бүхэнд их үргэлжлэн өрч байна. Эрдэнэцэгтдээ тийм ээ эвтэй байж хийж завгүй байж заавал бүтээе гэж. Энэ одоо яг энэ та бүхний өрөө манай эрд өрөө. Эрдэнэцэгт сумын өрөө шүү дээ тийм ээ. За ингээд бидэндээ зөвхөн үзэгчтэй нэвтрүүлэг маань танд үргэлжлэн өрч байна. За сумын маань мал сүргийн 4-1-ийн энэ сарлагын хөрс өрг эзэлдэг байгаамаа. Тэгээд энэ утгаараа энэ сумын одоо онцлог мал сүрэг байгаа. Тэгээд манай сум маань энэ хангаан нурганы үргэж дөрсдөг нутгийн маань одоо ихэнх газар нутг маань бас уулархаг өндөр уултай уул даваа ихтэй. Тэгээд эндээ зогтсон ийм мал сүрэг байгаа. Тэгээд сарлагын хөрс маань үлээ үлрэл ер нь гол төлөв энэ өндөр уулуудынхаа өөрөө ингээд хяруудаар бэлчээрэлдэг. За тэгээд зун намартаа одоо байгаль цагаагаар өрөнд улаан болоод ирэхээр одоо гол хөндий энэ намдар гозруудаараа бэлчээрлж идэж ийм бас онцлогтой. Тэгээд энэ утгаараа ч гэсэн одоо бэлчээр байгальтайгаа зогтсон ийм онцлог мал сүрэг байгаамаа. Тэгээд энэ сарлагын өхөр сүргийн ер нь сүүн ашиг шимийг голлож манай нутгийнхан бас их ашигладаг байгаа. Тэгээд сарлагын өхрийн сүүг одоо маш их тослог ийм өтгөн сүүтэй. За зунаас хуулаад одоо сүүгээ одоо хөрүүлээд өрмөө хураагаад ингээ бэлтгэдэг. Бусад одоо сүү цагаатай ар бол бяцлаг гэдэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгаа. Тэгээ энийг бас өөрсдийнхөө хэрэгцээнд одоо ашиглаж хүн соолондоо хэрэглэхээс гадна мөн одоо зах зээлд хэрэглэж ингэж бас өөрсдийнхөө ах амжиргаанд одоо бас гол одоо их усүрэ болгодог ийм онцлогтой юм аа. Тэгээ сарлагын өхөр сүргийн маань бас одоо бусад одоо ноос хөвөр за тэгээ халгас гэдэг ингээд олон төрлийн түүхий дээр бол олон төрлийн одоо бүтээгдэхүүн хийдэг. Одоо гэрийн ослон өслүүрээс авахуулаад тэгэл энэ сарлагынхаа одоо дөр хамгачаас авахуулаад ингээд бусад одоо медиа олон жирэмгээд ингээд олон зүйлийг одоо бас энэ хөвөр хялгасаар нь ашиглаж хийдэг. За тэгээд одоо энэ аль ширийг бол бас одоо илдэж боловсруулж энэ суран бүтээгдэхүүн гэдэг одоо бас мөн одоо ийм зүйлүүдийг хийж хэрэглэдэг. Ахуй хэрэглээнд хэрэглэдэг ийм юм аа. Тэгээд энэ сумын маань мал сүрэг одоо өнөө жилд одоо 50,000 шахаж байна. Тэгээд энэ бол бид нар бас 55 түмэн сарлагынхаа баярыг хийхээр ингэж төлөвлөж байгаа. За ер нь бол 2013 онд сум 90 жилээ болоод энэ үед сум маань 30,000 сарлаг хөвгтэй болсон. Энийхээ баярыг хийж гиснээс хойш жил тутам энэ сарлагын баяраа бид нэр байнга хийж энэ сарлагын өндөр ашиг шимтэй мал сүргийн одоо бас олон түмэнд таниулах сурталчилах ажлуудыг ингэж хийж хэрэгжүүлж ирсэн байгаамаа. За энэ нутгийн бас онцлогоос болоод энэ уул даваа ихтэй Бартаасаад ихтэй газар болохоор манай нутгийн энэ малчид олон түмэн маань энэ сарлагын өхрөө одоо бас ундаг арчилгаандаа хэрэгэлдэг ийм одоо өч уламжлалыг бас нэлээд өргөн дэлгэр хэрэгж авч үлдэж ингэж ашигладаг ийм онцлогтой байгаамаа. Hãy subscribe cho kênh Ghiền Mì Gõ để không bỏ lỡ
Сарлагын сүүл савгийг ер нь одоо жилд ер нь хэд удаа авдгийг те энэ бэлтцүүдийн одоо яг юу ч нэрлэх юм байна нэршил. За сарлагын савг сүүлийг жилдээ нэг удаа аавна хавар. Тэгээд энэ бүр хэлсэн юуг нь түүдэг гэж хэлдэг. Тэгэл сарлагын сүүлийг юм томхын тулд аваж бэлтчихэд сэмлэн. Сэмлээ түүдэглээл тэгэл томондоо. Бас гэрийн бас хийдэг гэж та түрүүд хэлчихсэн. Ер нь бас нэлээ хэдэн жилийн ер нь хэрэглэх юм болоос нэг сайн юу ятсан томсон тэгээд ойж юу гэдэг гошлонжил хийсэн юу бол гошлон болол гэрийн бүс бол нэг 10 жил болно. Тэгэхээр одоо жил болгон бол бас дэс алах танаа шүү дээ тий. Жил болгон одоо бас бүтээгдэхүүн одоо яаж борлуулж ийн юм борлуулалт талаас нь. За олон жирэм хийн тэгэл жижиг юм л хийж борлуулна доо. Олон жирэм тушаа. Тий олон хийн тушаа хийн. Туглын цагт шилэв хүзүүвч. Энэ мань одоо бороо орохоор их авчдаг гэдэг үнэн үү? Бороо орохоор авчдаг. Мархахаар суларчдаг. Эрчиндээ л тэгдэг баг. За таны хувьд бас өөрийгөө бас телевиз үзэж байгаа үзэгч олонд манд танилцуулаад ер нь хэдэн жил мал малж гин тий. Мал оллох арга ухаанаасаа бас телевиз үзэж байгаа үзэгчтэйгээ хуваалцаач. Намайг хэмжин чимгээгдэг одоо мал-маллаад 6-7 жил болж байгаа шиг байна. Мал маллах арга ухаанаасаа бас үзэгчтэйгээ хуваалцах. Тэгэхээр аав ээжийнхээ хэлсэн заасан сургаснаар л маллаа гэж юм тий. Сарлагын ашиг шимийн үед одоо бусад ханыг Монголтой харьцуулбал бас маш их зүйл байгаа шүү дээ. Тэр талаас нь бодвол ашиг шим байсан. За сарлаг ерөнхийдөө бол ашиглахгүй юм гэж байхгүй. Сүү сайлын ашиглаж гин, махын мах хүлсэндээ хэрглэж байна. Тэгээд арь ширээр нь бол сур хийж байна. Ахуй хэрэглээндээ хэрглэж байна. Тэгээд хөөврийн хавраа самнаа тус хөөрхөн одоо авчдаг болсон хүрээ өөрийг. За баян онгорын өрмөн тус, тогооны өрөм, шар тус, ээзгий. Тэгэл хүн бүхэл төрлөө яаж ял эвтэхий хийснээс нь тэгэл бүх төрлөл хэдэг авна да. Тэнд бол бас сайхан таны хийсэн тавгийн идэ харагдчих шүү дээ тий. Энэ талаар тавгийн идэг тэгэл сүүгээ сайхан амтлна. Аарцаа амтлаа сүүгээр амтлаад тэгэл хэвлээл яаж хэвлэмээр вэ? Ямар хэвээр хэвлэмээр вэ? Тэгэл ямар тавг засах уу гэл бүгдээрэнд нь тохируулал юм дээ. Тохируулал үгүй тий. Бас идэж нас нэг хадгалахад бас нэлээ утгачльтай юм шиг байгаа. Манай энэ сэрүүн хүн болохоор ер нь хадгалах тал дээр гайгүй. Ер нь бол сэрүүн нөхцөлд. Тий, сэрүүн нөхцөлд бол цагаан идэг ер нь сэрүүн нөхцөлд хадгална да. Сарлагын ер нь одоо жилийн 4 үйлрэлт саах уу тий? Жилийн 4 үйлрэлт саана. 100 сайлынхаа үеэр бүгдийн саагаал тэгэл намаршаад өвөл болохоор ширэгчин гусрын биш үнэнүүд нь ширгээл тэгэл гусрын үнэнүүд жил тойрон саана да. Түрүү бас энд танаа сумын бас нэлээ алдартай цагаан гүзний салаад гэж ярьжсэн тий. Энэ салаадны хадлаар
Цагаан гүзээний салаадаг хөрийнхээ гүзээг аваад хуулаа цагаан гүзээгээ цэвэрлээл. Тэгээд ялцлаад тэгээд чанагч нь тийж ялцлаад тэгээд өөрийнхөө дураараа амтлал яаж амтламаар байна тэгэл хийгээл хэрэглэн дээ. Энэ одоо энүүгээр одоо та юу их чаана? Энэ тоглоом үзүүвч. Хүзүүвч. Гослончилж ойсон хүзүүвч. Ааха. Дөрвөөр ингээд гослончилж ойсон хүзүүвч. За. Энэ нарийнх нь. Энэ нарийнхаа одоо өнний солиг. Өнний одоо нэг үзүүртэй байдаг. Өннийх үзүүрт хийдэг солиг. Эднэрч бас нөгөө гэрэн бүс хийхээс гадна нөгөө туурга дээврний юу хийгээд байдаг тий. Оосор хийн. Ааха. Энэ багны болт байна. Хангаан уулаа бэлдсэн хар тарлан сарлаг байна. Хайрын өвлийг дулаацуулах халуун гушууд сөрөг байна. Урд уулаа бүрхсэн ухаа тарлан сарлаг байна. Унлаг эдлгээндээ номхорсон уйхал жаахалсан сарлаг байна. Түм түмээр бэлдсэн түнтгэр хөөрхөн сарлагнууд ч байна. Төрүүлж аригдж үтсэн төмний манлай сарлагч байна. Сүүсэл нь далай шиг их өтгөн шаргал оюг нэмжигтэй уулын үхэр хэмээн нэрийддэг. Сарлагын 50 гаруй хувь нь далайн түвшнээс 2000 метрээс дээш, дөж орчим хувь нь 1600-аас 2000 метрийн өндөрт байршиж, бусад төрлийн мал бичгэд тохиромжгүй нутгийн бэлчээр ус ашиглаж, арчилгаа маллагааны ердийн нөхцөлд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тул эдийн засгийн хувьд өөр ашиг сайтай сүүл савгаан сагсалзуулсан сүрдмээр их нь сарлаг үхэр билээ. За сайхан шинжилж гин үү? Сайхан үлдэж гин үү? Сайхан үлжиж байна уу? Сайхан шинжилж байна уу? За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэг манаас үнэхээр сайхан үргэлжлэж байна. Нэвтрүүлгийн зураг авалтын үеэр үнэхээр бас байгаль дэлхий гэсэн харж үзэж сайхан одоо салхи тогтун, нартай энэ сайхан өдөр байна. Тэгээд одоо саршны баярын өдөр бол дэлгэр сайхан үргэлжлэж байна. Баянгор аймгийн Эрдэнэ цагт сум бол одоо сүүлийн жилүүдэд тийм ээ одоо хөгжлөөрөөж тэр за одоо мал ахуй малчтын одоо бусад зүйлгээд энэ зүйлүүдээр бол маш сайхан одоо ажлууд л ингэ сайхан амжилттай үргэлжлэж байгаа. Ийм одоо сумуудын нэгэ. Тэгээд өнөөдөр бас нэвтрүүлэг үзэж байгаа утга орныхондоо тийм ээ Монгол түмэндээ бас та сайхан баярын мэдлэгээ. За мөн одоо энэ сарлаг хэмээх энэ сайхан малны одоо энэ үржил шим. За тэгээд мөн одоо утга орны бас удирдлагын зүгээс зохион байгуулж байгаа арга хэмжээний тухай бас сайхан таныг дээрээ хэлгээч гэж хүсэж байна. За баярлалаа. Өнөөдөр хангаан нурууны 2 дахь ноён орг бол эрх тайрхныхаа үрд манай малчид залуучууд маань цуглаж энэ сайхан сарлаг хөрийнхаа одоо жинхэнэ одоо хэмрийн өвөл манай сарлагч нь бол одоо уулын ороод явдаг өвөл цастай л одоо хэмэр нь одоо сайхан сэргэж явдаг юм мал шүү дээ. Тийм учраас өнөөдөр манай ард иргэд малчид залуучууд маань энэ сайхан одоо эрх тайрхныхаа ингэрт өхөр малаа цуглуулад тэгээд одоо энэ дээр бүхэл юм одоо энэ отор нүүдэл бууж байгаа юм байна. Одоо ачаа параатсан өхрүүд харагдаж байна. Бас м одоо өхрөө одоо унж, булгуулж, сургаж байгаа асуудлууд одоо байна. Тэгээд өхөр сүрэг маань одоо сарлаг бол одоо ер нь өндөр уулын оройд бэлчиж өвсний соргогийг идэж усны тунгалгыг ууж явдаг. Үнэхээр одоо тийм зэрлэг одоо гөрөөсний одоо хэлбэртэй мал байсан гэж ярьдаг шүү дээ. Ер нь тийм зэрлэг байсан одоо гэж. Тэгээд үүх түүх нь болохоор зэрэг энэ одоо уулны амтан, энэ одоо ууланд өчрөгддөг дандаа уул ороод явдаг ийм амтныг бол бурхан багш нь хүнд идлүүлэх гэж ингэж одоо домог байдаг. Тэгээд идлүүлэх гэж туух гээд одоо бэлрүүн оруулъявэрийгээд ингэсэн ерөөсө өчрөгддөггүй. Тэгэнгүүт тэр дүүгүр гэдэг юмыг бий болгож тэр дүүгүрийн одоо чулуугаар дүүгүрдэж одоо энэ өхөр сүргийг бол уулнаас буулгаж хураадаг, явуулдаг ном одоо бас ийм түүхтэй. Тийм учраас манай энэ хангаан залуучууд, манай малчд бол энэ сарлаг маллахтаа гол бас одоо маллагааны нэг хэрэгсэл болгож дүүгүр гэдэг юмыг бол хүн бүхэн авч явж дүүгүрдэг ийм юм. Тэгээд өнөөдөр телевизээр үзэж байгаа Монголын ард түмэн баяа хонгорчуудаа, эрдэнэ зөгччүүдээ бол мэндчилгээ дэвшүүлж хамгийн одоо сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Үнэхээр одоо улс орны маань эдийн засаг их хүнд байна. Улс орн байна одоо өр зээлтэй байна. Мөнгө төгрөгийн хомсдолтой байна. Ийм үед бол манай малчд бол улс орноосоо юм одоо гуйхгүй улстай төрдөө дараа тэргүй ингээд л одоо маллаад малаа амьдрал ахаагаа дэвшлүүлээд явж идэг. Ийм ард түмэн шүү дээ. Тий. Тэгээ саяхан одоо манай сумын ард түмэн бол одоо бас уриалга гаргалаа. Энэ сайхан Монгол орны
энэ сайхан Монгол нутгийн чинь эзэн нь бол одоо бид нар шүү дээ. Тэгээ эзэн энэ Монгол хүн. Тийм учраас энэ үр зээлэндээ одоо нутаг орныхоо талыг өгчихгүй байх юмсан. Ер нь одоо сайхан амьдрж үр зээлнээс нь гарах юмсан гэсэн ийм бодол одоо өвөрлөж Монгол улсын 330 сумыг одоо уриалж энэ дээр бол тий одоо эх орноо энэ үр зээлээс нь аврыг үр зээлээс нь одоо барагдуулъя. Тэгээд нэг сайхан одоо амьдралаа дээшлүүлье гэсэн ийм юмнууд одоо манай ертөнцөд сумын ард иргэдээс бол гарсан юм аа. Тэгээ ер нь тэгээд бодоход бол ер нь энэ улс орны чинь аварч явдаг, харж явдаг, хариулж явдаг юм нь бол бид нар шүү дээ эзэд нь. Тийм учраас эх орн зөвхөн юм өгөх төр засгаас юм авъя. Эсвэл одоо ийм байна, тийм байна, ийм хийгээд тэгэхэд ингэ суугаад байх биш. Эх орноо яаж хөгжүүлэх вэ? Ард түмэн өөрснийхөө амьдралыг одоо яаж дээшлүүлэх вэ гэдэг дээр хүн бүхэн санаачлах юм бол Монгол орн, Монгол хүн бол дээшээ гарч сайхан одоо амьдрахд бол их ойрхон байна. Тэгээ би одоо урд нь бас одоо ярьж байсан ард иргэдтэй ер нь бол саяхан л байсан одоо 70-80-аад оны ихээр бол энэ бүгд найрамдах Солонгос ард улс ядуу байлаа, дорой байлаа, үрзээлтэй байлаа. Хүмүүс нь одоо их өлсгөлөнтэй байсан, өлсгөлөн зарладаг. Одоо бүр өлсгөлөн одоо их тийм өлсөж байсан. Тэгэл энэ ард түмэн ч одоо ард юу өөрсдөө нэгдээл санаачлал жихэндээ байсан эмэг хуруундаа байсан бүгд ч улсынхаа сан хөмөрөгт одоо нийлүүлээл улс орноо хөгжүүлээл тэгэл ингээд л одоо дээшээ гараад ирсэн орон шүү дээ. Тий ер нь иргэн хүн их Монгол иргэн хүн бол ер нь ямар ч юм дээр хариуцлагатай хандмаар байдаг. Бүх юмд сонгуул одоо энэ төр засгаа сонгох сонгуул ажиллаж гисэх хариуцлагатай хандах хэрэгтэй. Өөрснөө сонгочвол өөрснөө сүлдний юм хийхгүй нэгээс сууж идэг байхгүй юу. Тийм учраас сонгохоос ахуулаад хариуцлагатай байх хэрэгтэй. Хариуцлага алдсан улс орны хөрөнгийг идэж уусан, шамшиг дуулсан ийм улсуудыг бол доороосоо бүр одоо шахаад бүр Монголын ард түмэн бүр одоо байд зүгтэл нь шахдаг байж чаддаг байх хэрэгтэй. Арга хэмжээ авахуулдаг байх хэрэгтэй. Ийм байхгүй юу. Тэгэхгүйгээр зөвхөн л одоо нэг итгэхгүй байр суурин дээр л байж байгаа л тэгэл Монгол орон хөгжихгүй байх гэдэг бол бас бидний буруу байгаамаа л гэж би боддог. Тийм учраас Монгол орноо хөгжүүлье. Манай Эрдэнэцэгтийн одоо ард түмэн бол ямар ч байсан одоо 10 саяас доошгүй одоо төгрөгийн одоо ийм хөрөнгө мал мөнгөн төгрөг одоо цуглуулж эх орондоо нийлүүлнэ. Монголын 330 сум одоо ингэт бол 3.3 тэрбум цуглуулна шүү дээ хамгийн доод. Ийм байна. Тэгээд энэ сайхан Монголоор өнөөдөр бол энэ Тэнгэр ханга ямар ч сайхан байгаа юм. Үнэхээр сайхан байна. Их сайхан баяртай байна. Тэгээ манай энд бол одоо өвөл бас өөрхөн застай. Тий, бас зас нэлээ унсан тий. Тэглээгээд энэ хангаан нутаг сайхан нутаг учраас бол ара өрөөс арай шуурч байна, үүрэнгэр нь харалж байна. Өвлийг бас одоо яаж дэххийн зовлонгүй бас ингээд давд туулж байна да. Ингээд ард түмэндөө Эрдэнэцэгчдаа сайхан шинлээрээ сайхан одоо хавартаа золгож хавартаа одоо малынхаа төлийг одоо сайхан цөмөрөө 100% авч ингээд өнөр өтгөн одоо хавартаагаа золгоё гэж ингэж мэдчилж байна. За гэлээ. Тэгээд таны одоо энэ сайхан бодол үйлстэй бас үргэлж дэлгэрч биелэлээ олж байхын сайхан өрөөлийг бас нэвтрүүлэг үзэж байгаа. За энэ нутгийн зан олны өмнөөс мөн одоо Монгол төмнийхээ өмнөөс энэ сайхан нутаг хүсний ард иргэд та бүхэнд болон танд одоо хүсэн өрөөж байгааг маань халан болгоно. За их баярлалаа. Маш их баярлалаа. Бид хэд одоо хичээнэ. Сум орноо хөгжүүлнэ, аймаг орноо хөгжүүлнэ. Монгол орноо хөгжүүлэх гэсэн Эрдэнэцэгчдөө зүгээр суухгүй. Баярлалаа. Тэгэлгүй яг. Тэгэхээр одоо дэлгэр цаг ирж байна, урин цаг ирж байна. Тэгээ өнөөдөр бас монголчууд бидний баяр тийм ээ сарчны баяр маань өргөн дэлгэр сайхан өргөлж байна. Урин цаг ирж байна. Хүн болгон л одоо яг айл өрх бүр, нутаг орон бүр тийм ээ сум суурин бүр одоо яг энэ Эрдэнэцэгт сумын одоо хамт олон шиг энэ нутаг усанд ажиллаж амьдарч байгаа залуучуудыг бас ирч хүчтэй тийм ээ нутаг орны хөдлөө гэсэн сэтгэлтэй эрмэлзэлтэй түүний хөдлөө хөдөлмөрлж чаддаг хийж чаддаг байх юм бол энэ нутаг орн маань одоо сайхан хөгжиж ард иргэд бидний амьдралыг өргөж дэшээ бандан бодож байна гэдэгт бол эргэлзэхгүй байна. Тэгээд та бүхэндээ дахин одоо амжилт хүсье. За их баярлалаа. Сардаг гимлан өргөлөөс дүүгэрийн дор заларсан сарлаг хааныг сүргэн 5 төмд хүргэж өмнө дуулдаж байгаагүй төм сарлагын баярыг өргөн олноороо зарлан түүхэнд үлдээж байгаа ажилсаг бүтээлч Баян хонгор аймгийн Эрдэнэцэгт сумын зон олондоо үхэр сүргэн төм бумаар аривжин байхын үлзийтэй сайхан өрөөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлье.